За та бүхэнд өдрийн мэнд хүргье. За хэдэн асуулт асуух гэсэн юм аа. Өмнө одоо энэ Улаанбаатар хот чи ер нь бол их зайгүй шигүү хот болцоо. Барилга буулгаад барилга барьдаг. Жишээлхэд одоо энэ төмөр зам хаваар байгаа нэг 3 давхар орон сууцыг буулгаад 20 давхрыг барихаар хэмжээний газар байхгүй багтал чихээл 20 давхрыг бариад ахаар яаж тэнцээ төгжрөл бууруулах вэ? Тэнцээ өсрөл нэг 20-30 айлын асуудал шийдэгдчихсэн газар дээр 200-300-аар нь чихээд ахаар төгжрлийн асуудлыг яаж шийдэх вэ? Энийг ойлгохгүй байгаа. Тэгээд хотоод хэлэх энэ дээр таны байр суурийг сонсох гэсэн юм. Тэгээ хотоод хэлэх дэд үтцээ өргөдгөх төвүүдийг олноор барьж иж энэ одоо дахин төлөвлөлтөнд орж байгаа 3 давхар орон сууцыг өсрөөл 5 юм уу 6 давхраар бариад нэг барилгын компани ашигтай ажиллаад болчмоор санагдаад байгаа. Тэгээ энэний хооронд бүр хотоод хилээд эд төвүүдэд бариад тэр дулааны захилгааны усны эд төвүүдэд бариа явбал илүү өргөн одоо юм тэлсэн хот болж чадах юм биш үү? Энэ дээр таны байр суурийг сонсох гэсэн юм. Тэгээ энэ замын төгжрлийн үндсэн асуудал нь одоо ер нь бол автомашины асуудал. Танаа дарга нар байнгын орооны хурал дээр орж ирчээд лизингээр бүрүүс авч унаад байгаа хүмүүсийг буруутгаад бүр үзий ядаад ирээд байхаар нь би нэг 2-3 үг хэлсэн. Тэрэн дээр бас буруу ойлгосон байж магадгүй. Гэхдээ жолооч нарт асуудал байгаад байна. Яг үнэхээр ур чадвар муутай жолооч нар бэлдээд байгаа жолооны курсүүдтэй ямар арга хэмжээ авах юм? Саад учруулж дүрм зөрчөөд байгаа тэр жолооч нарт ямар арга хэмжээ авах юм? Улаан гэрлэр улаан цагаан цагтаан зохицуулаад байхад дүрм зөрчөөд байгаа жолооч нартаа ямар арга хэмжээ авах ингэдэг нэг юм авж байгаа арга хэмжээнүүд чинь нэг жоохон бодиттой үр дүнтэй тэр хариуцлага зөрчөөд байгаа жолооч нарт нэг юм үнэхээр хариуцлага болох үс хэмжээний одоо юу гэдгийг Австрали энтерт бол $500 торгуулийн удас ирнэ гэд хинч дүрм зөрчихгүй болчихж байгаа шүү дээ. Тэгээ эднэрийг ингээд хатуугаар авч хэрэгжүүлэх юм арга хэмжээнүүд бэлдэж байгаа юмнууд юу байна? За тэгээ одоо энэ Улаанбаатарын төгжрлийн үндсэн шалтгаан чинь өөрөө автомашин хинч марахгүй. Манай нийслэл хүртэл өөрөөсөө автомашины шинээр орж ирж байгаа импортын автомашинд улсын дугаар олгох хэсгийг бас нэлээд хязгаарлаад явж байгаа бодлого хэрэгжүүлж байгаа. За тэгтэл нийслэл өөрөө одоо манлайлал үзүүлээд одоо би бол танаа нийслэлийнхнийг мэдж байна. Одоо энэ дарга нар бүгдээр нэг ланд 300 унах нь унаад үнэтэй нөгөө микро унах нь унаад явж байгаа. Тэгэхээр та нар өөрсдөө манлайлал үзүүлээд юу гэдгийг тэр скутер сурон энэ автобус энтрээр яваад иж болдгоо юм уу? Энэ нийслэлийн засаг дарга намайг улсын хурлын гишүүн болж байхад энэ ордон руу хүртэл автобус явуулаад төгжрөлгүй явъя гэдээсэн та нар бүгдээрээ нийтийн тээврээ хэрэгжилж байгаа юу? За миний хувьд бол төрөөс машин тэрг ундгүй учраас тэрийг аль биесээр хэлж хагаад асууж байгаа шүү. За энэ дээр хариулт авъя. За Нямбатар дарга 4-р микрофон. За би цогтоодор гишүүний эхний барилгачлалтай холбоотой асуулт асууя. Яг энэ утгаараа бид нар дахиж ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудын барилгачлалтын өндөр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудын барилгацах талбай хэмжээндээ стандарт өөрчлөлт оруулсан. Тэр утгаараа төмөр зам орчмын тэр 3 давхар барилгууд дээр хамгийн сүүлийнх нь олон улсын пилотын кассын баруун талд байдаг 3 давхар барилгын тендер нь бүр эрт зарлагдаад 3 удаагийн шүүхээр явсан. Энэ асуудлаар ингээд энэ хавийн барилгачлалтай холбоотой зөвшөөрлийг зогсоож байгаа. Бид одоо юу хүлээж байгааг бол их хурлаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөө батлагдахыг хүлээж байгаа. Ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө нэг чорооллын хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөг бид нар засгийн газрын хуралдаанаар батлуулж чадах юм бол дахиж Улаанбаатар хотоос архитектур төлөлтийн даалгавар барилгын өндөр намтай холбоотой зөвшөөрөл огт болно. Өөрөөр хэлбэл бид нар нэг мөсөн барилгажилтынхаа өндөр нам өргөн нарийн хорооллынхоо барилга орон сууцны тоо хэмжээг нэг мөр их хурл засгийн газрын хуралдаанаар батлуулаад тухайн газар эзэмшигч тэр зөвшөөрөгдсөн тэр хэмжээ норм нормативын дагуу өөрөө барилгаа барих энэ эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа. За хот төлөвлөлт тэлэлтэн дээр бид нар хүннүү хот дээр дэд үтсийн хэд хэдэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд явж байна. Салбар шугамууд үндсэндээ магистраль шугамууд тавигдсан. Сая цэвэрлэгээ байгууламжийн тендер зарлагдаад одоо сонгон шалралт хийгдэж байгаа. Дулаан хангамжин дээр бид нар анх удаага газрын гүний дулаан буюу геотерма гэдэг бүр 3000 м-с гүний өрөмдлөгийг Азийн хөгжлийн банктай хамтарч хийхээр одоо урьдчилан тэзүү хийгдсэн. Эцсийн тэзүү боловсруулах шатандаа явж байна. Сэлб төвдөр мөн өрөмдлөгтэй тэзүү хийх ажил, өрөмдлөгтэй тэзүү хайгуул хийх ажил энэ 9-р сард эхлэх бэлтгэл ажлуудаа хангаад ажиллаж байна. Ер нь бол бид нар 2040 заасан тэр концепцийн дагуу Улаанбаатар хотыг
өмнө тал руугаа тэлэх, баруун тал руугаа тэлэх, зүүн тал руугаа тэлэх энэ тэлэлтийн одоо ийм төлөвлөлтүүдийг хийсэн. Одоогийн суурьшил нэгтрэл газрууд дээр тэлэлт хийхгүй байхаар төлөвлөж байгаа. Автомашины хувьд би зүгээр нэг статистик хэлэхэд 1976 онд Улаанбаатар хотын хөгжлийн 3 дугаар ерөнхий төлөвлөгөө батлагдахад одоогийн замын мастер зураг зурагдсан. Энэ мастер зургаар 84 мянган машин зөрчхөөр зурагдсан. Өнөөдөр 804 мянган машин явж байгаа учраас өнөөдөр үнэхээр замын ачаал дийлэхгүй байгаа учраас бид нар экспресс замуудыг энэ жилдээ эхлүүлэхээр ингээд төлөвлөө явж байна. Жолооны хариуцлагыг нэмэгдүүлсэн зохицуултыг оруулж ирж байгаа. Тухайлах юм бол энэ өргөн барьсан хуулийн төслийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл 14-ийн 6-ад сургалт явуулах стандартын шаардлага хангаагүй. За Нямбатар даргын микрофоныг нэмж өгье. За энэ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Яг саяны өөрөө чинь хүндсэн асуудлыг сургалт явуулах стандартын шаардлага хангаагүй эсвэл сургалтыг хангалтгүй зохион байгуулсан нь жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно гэд энэ хяналтаа одоо тавихгүй бол энэ дээр тавьдаг хяналтгүй болчоод жолооч бэлтгэх үйл ажиллагаа ерөөсөө ингээ араасаа одоо төгсөлтүүд хийгдээд ингээд явж байгаа гэдэг нэг зүйл байна. Хоёрдугаарт одоо бид нар дээр бас нэг байгаа тулгамдаад байгаа асуудал бол автомашины техникийн үзлэг онцлогоо. Өнөөдөр энэний тал хэсгийг нь зам тээврийн яамны дэргэдэх автотээврийн үндэсний төв хариуцж байгаа талыг нь аж ахуй нэгж байгууллагууд одоо хэрэгжүүлж байгаа. Зөвхөн зарим хүндрэлтэй юмнууд байгаа. 100 мянган төгрөгөөр үүдэнд нь нүүрсийн яамд нь төр сольж одоо үзлэгт оруулдаг хүртэл ийм үйлчлэгэнүүд явж байгаа. Энэ жилээс арга ядаад нөгөө нүүрсийн яамдан дээр нь улсын дугаар